53 дугаар анги өдөөн хатгалга. Лин гэр бүл хэдийгээр ариун хөрөнгөтэй гүн өв уламжлалтайч нэг гэр бүл урт хугацаанд хөгжихийг хүсвэл санхүүгийн нөөцөө төвлөрүүлэхээс өөр аргагүй. Гэр бүлийн бизнесийг зөвхөн гол удмынханд уламжлуулах ёстой. Эсбүүгээс үе өнгөрөх тусам хөрөнгө салж бутарч хэдэн үеийн дараа гэр бүл нэр төдийлүүлдэх байлаа. Лимийн салбар гэр бүл төрсөн хэдий ч тэрч байтугай гол удмаас хэдэн үеэрээ холдсон нэгэн. Иймээс түүний гэр бүл бизнес хуваарлагдах боломжгүй. Тэд зөвхөн удирдан ажиллуулах үүрэг хүлээж чадна. Төрсөн цагаас хойш Лин гэр бүлийн гол удмын залуустай бараг харьцаж байгаагүй. Тиймээс энэ ах トゥ хоёрыг танихгүй байх нь аргагүй. Лин үү хэлв. Хэдэн хоногийн өмнө л бид Тулааны ордны элсэлтийн шалгалтын 1-р өрийг Лин гэр бүлийн залуу удам авсан гэдгийг мэдсэн. Үнэхээр биднийг цочирдуулсан шүү. Хамгийн ховор нь чи салбар гэр бүлээс гаралтай хэрнээ ийм амжилтанд хүрсэн байна. Гол гэр бүлийн нөөц дэвшилгүйгээр ийм үр дүнд хүрнэ гэдэг намайг хичээж байна. Лин Финианч мөн ярианд оролцов. Дүү минь чи шалгалтанд 1-р бээр эзэлсэн мэдээ гэр бүлд аль хэдийн хүрсэн. Тэр байтугай гэр бүлийн тэргүүнийг хүртэл цочирдуулсан. Энэ үнэхээр гайхалтай амжилт. Гэр бүлийн тэргүүн аль хэдийн дүүгийн эцэг их дээр очиж хоолны газрыг тэдэнд бэлгэлсэн. Лин гэр бүлд ийм гайхамшигтай авьяасныг өсгөсөнд хоёр ах модод талархал илэрхийлсэн. Дүүг буцаж очиход Лин гэр бүл бүх хүчээрээ чамд зориулан хүндэтгэлийн зог барина гэсэн. Энэ хоёр үгийг сонсоод Лин хэсэг хэлэх үггүй болов. Ийм олон зүйл болж өнгөрсөнийг тэр огт бодсонгүй. Лин гэр бүлийн тухайд тэр өөрийгөө тэдэнтэй гүн холбоотой харьяалагддаг гэж хизээч мэдэрч байгаагүй. Хүндэтгэлийн зогт ч мөн нэг их сонирхолгүй. Гэхдээ Лин бас нэг зүйлийг сайн мэднэ. Энэ түүний эцэг эхийн хамгийн том өрөөдөл хамгийн том найдвар байсан. Хүүхэд нэр төртэй болж алдар хүнд олно гэдэг эцэг эхийн хувьд хичнээн их баяр болох билээ. Эцэг эх нь уламжлалыг маш их эрхэмлдэг хүмүүс. Өвөг дээдсийн нэрийг мандуулж үе хойчтой хамгаалалт болж үлдэхийг үргэлж хүсдэг. Долонгүн ухааны Тулааны ордны 1-р байрын нэр хүнд бол Лин гэр бүл хэдэн үеэрээ бахархаж ярих алдар байлаа. Тэнгэрийн Аз хаан тус нийт 70-80 сая хүнтэй. Долонгүн ухааны Тулааны ордны эсэлтийн шалгалтанд 1-р байр авна гэдэг тэр бүх хүний дундаас тэргүй игнэнд гарсан гэсэн үг. Үүний төлөө дурсгалын самбар босгосон ч хэтрүүлсэн хэрэг болохгүй. Үүнийг бодоод Лин сэтгэлд гүн ханамж төрөв. Хүүхэд бүхэн ухтаа эцэг эхээ баярлуулахыг хүсдэг. Лин инээмсэглэн хэлв. Би анх Долонгүн ухааны Тулааны ордонд ирэхдээ энтхийн хүмүүс газар орчинд огт таслахгүй байлаа. Гэр бүлийн ах эгч хоёртойгоо энд уулзж байгаа минь миний аз юм. Игч минь ч үнэхээр ийлдэг юм. Цаашид намайг харж хандаж байгаарай. Хаха дүү минь дэндүү ёсорхоо байна. Цаашид ямар нэг бэрхшээл гарвал шууд хэлээрэй. Миний өөрийн хүч тийм ч их биш ч гэлээ гэр бүл Тэнгэрийн Аз хотод тодорхой хэмжээний нөөц оруулж чадна. Баярлаа. Хоёр залуу дуу дамжуулах сахиусны холбоог солилцов. Үүний дараа танхим нам гүн болов. Нэгэн дуу сонсогдлоо. Настан багш ирлээ. Лин дээш харахад цагаан дээлтэй нэгэн өвгөн Тулааны лекцийн танхимд орж ирв. Тэр гартаа зузаан хуучин ном барьсан бөгөөд тайз руу алхлаа. Түүний жинхэнэ их хүчний хэлбэлзэл муу үеийнхтэй харьцуулахад арай сул байв. Магадгүй сүнс нэгтруулах шатны хүн бололтой. Ногоон тутхтын сус нэгтруулах шатны тулаанч маш ховор. Гэвч Долонгүн ухааны Тулааны ордонд орсноос хойш Лин ийм төвчний хүмүүсийг эн тэндгүй харж байлаа. Багш лекц уншигчид нь дор хаяж суц нэгтруулах шатанд байдаг бололтой. Өвгөн зузаан номоо урт нарийн ширээн дээр тавиад удаанаар хэлв. Өнөөдрөөс эхлэн би та нарт лекц унших болно. Үүнд биеийн техник, сэлмийн техник, довтлох арга, хамгаалах арга, ухрах болон зүхтах арга, мөн хамгийн суур жинхэнэ их хүч ба Тулааны ур чадварын мэдлэг багтана. Асуух зүйл байхгүй бол эхэлцгээе. Өвгөний нээлт маш товч байлаа. Тэр шууд заах сэдвүүдэд орлоо. Энгийн нэгэн хөдөлгөөний чадваруудын талаар их мэдлэгтэй ярьж олон хэрэгтэй аргачлалын товч бөгөөд тодорхой тайлбарлав. Жишээ нь хүчээ хэрхэн хэмнэх, хүчээ хэрхэн сэргээх, хизээ товтлогоноос зайлсхийх яаж болтох гэх мэт. Мөн агаарт байхдаа биеийн хүчээр хэрхэн эргүүлэх өрсөлдөх чахаж ирэх үед яаж эсрэг товтлох тухайч ярив. Эдгээр чадварууд Тулааны судар дээр бичигдээгүй. Гэвч ашиглаж чадвал Тулаанчийн бодит чадвар ихээхэн өснө. Энэ бол Тулаанчийн дайчин, шинхэн хүн хоёрын ялгаа. Мэдээж эдгээрийн жинхэнэ утга хэрэглээг ойлгохын тулд бодит Тулаанд орж үзэх хэрэгтэй. Өвгөн энэ сэдвүүдээр нэг цаг ярив. Дараа нь ширээгээ зэгцлээд хэлв. Өнөөдрийн хичээл энэ түрээ дуслаа. Шин шавнаар үлдэж жинхэнэ их хүчний чулууг ав. Жинхэнэ их хүчний чулуу Лин баг зэрэг гайхав.
тэр ийм чулууны талаар өмнө сонсч байсан. Тэд дотроо байгалийн жинхэнэ хүч агуулдаг бөгөөд шидийн тойрог идэвхжүүлэх зэрэг олон хэрэгцээтэй. Линмүү хэлв. Дүү минь энэ жинхэнэ хүчний чулуу үнэхээр сайн нөөц шүү. Дотроо жинхэнэ хүч агуулдаг болохоор бяцлаглалын урдыг нэмэгдүүлж болно. Мөн их цэвэрхэн учраас шингээхэд амар. Лин Финьянч мөн нэмв. Дүү минь чи нэгдүгээр байрын нэр дэвшигч болохоор 10 жинхэнэ хүчний чулуу авна. Түүний хоолойд үл мэдэх хатаархал байлаа. Өө жинхэнэ хүчний чулуу тийм үнэтэй юм уу? Үнэн дээ. Тэнгэрийн аз хаант улсад жинхэнэ хүчний чулууны уурхай бий. Гэхдээ тэднийг 7 гүн үндэд тушаах ёстой. Том бүлгэмүүд жинхэнэ хүчний чулуу их байдаг гэж ердийн хүмүүсийн донд маш бага хэмжээгээр л урсаж орж ирдэг. Тэнгэрийн аз хаант улсад худалдаж авч болох жинхэнэ хүчний чулуу түнцэн. Эргэн тойрны хэдэн зуун мянган ли газар нутагт хааны гэр бүлч 7 гүн хөндийн эрх мэдэл захирагддаг. Хүч бүхнийг шийддэг. Үүнд гайхах зүйл үгүй. Дүү минь хурдхан очиад ав. Дараагийн ирэмбийн чулуун дээр байр эзэлж чадвал сар бүр илийхийг авах боломжтой. Лимийн ураг шалхаж өөрийн 10 жинхэнэ хүчний чулууг авлаа. Жинхэнэ хүчний чулуу байгалийн кварц шиг олон холцтой олон тунгалаг биш харагдана. Зүсэж янзлсны дараа нэг чулуу ойролцоогоор 1 лян жинтэй байдаг гэжээ. Лимийн сүнсний хүчээ дотор нь оруулахад үнэхээр цэвэр жинхэнэ хүч өршиж байгааг мэдэрлээ. Лимийн дараа нь Ван Янфэн жинхэнэ хүчний чулуунуудаа авсан ч түүнд ердөө 5-ыг өглөө. Дараагийн газрын танхимын шавнарт 2 ширхэг өгч байв. Харин хүний танхимын газрын шавнарт 1-1-ийг л авлаа. Тэгээд хэрв ирээдүйд газрын танхимд орж чадахгүй бол цаашид дахин авахгүйгээ сануулв. Линмүү хэллээ. Дүү минь бид ховор уулзж байна. Надтай хамт ганц 2 аяга уух уу? Лимийн үл элэг эргэлзээ дараа нь уучлалт ирв. Намайг өршөөгөөрөө ирэмбийн чулуун сорил эхлэхээс өмнө би хүчээ аль болох нэмэхийг хүсэж байна. Уух тухайд бол би өөр өдөр ах эгч хоёрыг заавал өрнө. Бичээсийн техникийн бэлтгэл асар их цаг хэрэгтэй. Түүн дээр тулааны бэлтгэл хичээл суух зэрэг олон зүйл зэрэг хийх шаардлагатай байв. Бүр унтах цагаар хүртэл амьсгалын хяналтаа бэлтгэх хэрэгтэй. Хаахаа дүү минь үнэхээр хичээнгүй бяцлагдаг юм байна. Ийм залуудаа ийм өндөр амжилттай байгаад чинь аргагүй. За тэгвэл өөр өдөр уулзъя. Лимийн Линвүү 2 болон дүүтэй нь салах ёс хийгээд танхимаас гарав. Лекцийн дараа тэр ганцаараа тулааны лекцийн танхимаас гарч замын уулзалт ирлээ. Тэнд Ван Янфэн өөртөө төстэй төрхтэй 2 залуутай ам зогсож байв. Ван Янфэн хөмсгөө зангиджээ. Түүний энэ хоёртой харилцаа сайн биш нь илт. Хөөе, эн чинь Ван гэр бүлийн гайхамшигт цуутан Ван Янфэн шүү. Хаха, Юэлэ хотын шилдэг залуусны тэмцээнд 1-р байр 9 үнний зам ми мастер гэж дуулсан. Хэхэ би чамайг ямар сүртэй юм бол гэж бодож байлаа гэтэл би бэхжүүлэх төвшний 2-р шаттай жаахан ялагдсан байх юм. Үнэхээр бид Юэлэ хотын залуусын нүрийг улаалгаж байна да. Нэгэн залуу ёчтой хэлв. Тэр 18, 19 орчим настай харагдана. Би бэхжүүлэх төвшний 3-р шатны оргил төрсэн байлаа. Тэр урт сэлэм өвөртөө тэрсэн бөгөөд ихэмсэг төрхтэй. Ван Янфэний царай даруй барав. Лю Минсян чи Лю гэр бүлийн нэг муу хямдхан хүүхэд байж миний өмнө донгосох хэрэггүй. Чи өчнөө үнэт им хэрэгэлсэн хэрн эзэлтийн шалгалтын эхний 10-т ч орч байгаагүй. Танаа Лю гэр бүл гахаат хийжсэн байсан ч чамаас дээр амжилт гарах байсан биз? Хөөх чи намайг гахаа гэлээ юу? Сайн байна. Тэгвэл харьцуулъя л да. Чи намайг хөл доороо гიშгэж чадах хэсгээ үз. Лю Минсан нүл тоормцорслон хилж нүүрэнд нь тоглоомтой инээмсэгэл тодров. Ван Янфэн дууга хурааж нударгааж ангаллаа. Нөгөө талын хүн би бэхжүүлэх төвшний 3-р шатны оргил төрсэн. Мөн 7 гүн ухааны тулааны ордонд 2 жил бэлтгэл хийсэн хүн. Одоогийн Ван Янфэн түүнтэй тулдвал ялах магадлал бага. Гэвч нөхцөл байдал ийм болчихсон байлаа. Ван Янфэн ухрахыг хүссэнгүй. Хэрэг өнөөдөр энэ сорилтыг хүлээж авахгүй бол Лю Минсан энэ мэдээг 4 зүг 8 зохиос тарааж түүнийг хулган шиг аймхаа гэж хэлнэ гэдгийг тэр мэдэж байв. 9 үнний зам хаасаагүй алдартай. Лю Минсан чи үнэхээр юмны учир мэдэхгүй байна. Чиний явьяас надаас доогуур болохоор насаараа намайг дарах гэж байна уу? 18-тай хүн 15-тай хүнтэй тулдах гинэ. Сайн байна. Маш сайн. Үнэхээр нийттэй юм. Хэрв тулааны талбарт чамааг алсан хүн насаараа ах байсан бол чи бас гомдлох уу? Илүү үгээ бол чи намайг сорих зөрөгтэй юу үгүй юу? Яаж зөрөхлөхгүй гэж Ван Янфэн хүүтнэр хамраараа дуурав. Нөгөө хүн зориуд төвг өдөж өөрийг нь өтөө хатгаж байгааг тэр мэдэж байсан ч бардам зангаасаа бол сорилтыг хүлээж авлаа. Хэрв одоо ухрвал түүний сүнс ялагдаж тулааны зүрх нь хугарна. Сайн. Тэгвэл тулааны ордны дөрвийн дагуу халц тулаан хий. Нэгэнт тулдах гэж байгаа юм чинь жаахан мөрийч тавих хэрэгтэй. Чи сая 5 жинхэнэ хүчний чулуу авсан биз дээ. Тэрийг мөрийн 50. Мөрий Ван Янфэн шүдээ зов.
Тэр тэнийг биш. Лю Минсан өнөөдөр зориуд түүнийг өдгөр ирсний 5 жинхэнэ хүчний чулууны төлөө гэдгийг тэр даруй ойлгов. Сайн төлөвлөсөн явуулга. Гэхдээ үүнийг мэдсэн ч Ван Янфэ нухарч чадахгүй. Тэр 5 жинхэнэ хүчний чулуу алдаж чадна. Дээрээс нь тэр заавал ялагдана гэсэн үг биш. Мөрий тавихыг хүсч байвал тавь. Лимийн энэ дүр зургийг алсаас хараад зүгээр л толгоос хэсрэв. Нөгөө тал Ван Янфэний зангийн сул талыг тодорхой хатгаж аман өдөн хатгалгаар хөдөлжээ. Хэрв Ван Янфэ найж ухруул алдагдал нь бүр их болно. Тулгаанаас зайлсхийж доромжллыг залгивал энэ түүний тулааны бясалгалын замд хар сүдэр болно. Тулааны бясалгал зөвхөн бие бэхжүүлэхээр хязгаарлагдахгүй. Оюун санаагаач мөн бясалгана. Оюун санааг бясалгана гэдэг нь өөрийн мөн чанартай үнэнч байж чөлөөтэй амьдрахыг хэлнэ. Хэрв хүн доромжлол бүрийг залгаад байвал бясалгал нь зогсно. Магадгүй Ван Янфэ ялагдах бах. Энэ хоёр бол бие бэхжүүлэх төвчний 3 дугаар шатны оргил төрсэн мэрэгчлэлтнүүд. 7 гүн ухааны тулааны ордонд удаан хугацаанд бэлтгэл хийсэн. Тэдний тулааны чадвар бие бэхжүүлэх төвчний 4-р шатны тулаанчтай дүүж магадгүй. Ийм хүчний өмнө Лимийн чөөхөн итгэлгүй биш. Энэ Лю Минсан үнэхээр дэндүү их хэмсэг даварсан хүн байна. Гэхдээ үнэхээр мэрэгчлээ юм. Харин түүний хажуу зогсож буй нөгөө залуу бүрч тайлагдчихгүй гүн мэдрэмжтэй. Ийм хоёр жирийн харагдах хүнтэй тулгархад хүртэл надад ялах боломж алга. 7 гүн ухааны тулааны ордон үнэхээр нуугдсан бар 70 луугаар дүүрэн газар юм. Лимийн үүнийг хэвэн гэж бодлоо. 7 гүн ухааны тулааны ордонд орсон хүн бүр авьяастан. Тэдний дотор нас ахмаг суутмууд бий. Мөн тулааны ордны олон нөөцийг хүртэж удаан бэлтгэл хийсэн хүмүүс бий. Ийм удаан хичээлсэн хэрэн шин шавигч ялж чадахгүй бол бүх хичээл зүтгэл нь үнэхээр дэмий болсон хэрэг. Энэ асуудал Лиминтэй холбоогүй. Тэр иргэн явах гэж хитгэн алхам хийтэл араас нь нэг дуу сонсогдов. Тэр алхаагаа зогсоолоо. Йоо, эн чинь эзэлтийн шалгалтын 1-р барьт юм шүү. Лимин ямар азтай уулзалт вэ? Үнэхээр азтай юм. Үг нь сайхан сонсогдож байсан ч цаад өдөн хатгал нь хит хилт байлаа. Лимийн хөмсгөө зангидан эргэж харав. Ярьсан хүн нь Лин Мисаа байв. Ван Янфэний хажуу зогсож байсан нөгөө залуу байлаа. Хүчин хэмжээшгүй гүн мэт санагдах тэр залуу. Таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 54-р анги шудраг бус мөрий. Үг нь ийдэг сонсогдож байсан ч цаад өдөн хатгал нь хитрхи илт байлаа. Лимийн хөмсгөө зангидав. Тэр толгоогоо эргүүлэн харахад ярьсан хүн Лю Минсан болон Ван Янфэний хажуу зогсож байсан нөгөө залуу байлаа. Хүчин гүн хэмжээшгүй мэт санагдах нь тэр. Тэр залуу бүхэлдээ хөх хувцас өмссөн бөгөөд гартаа 3 хурууны өргөнтэй урт нарийн илд барьжээ. Илдний ир маш богино. Гарын хамгаалтч байхгүй. Ир нь шууд бариултаагаар залгагдсан байв. Тулаанчдын дунд илд хэргэлдэх хүмүүс сэлэм хэрэглэгчдээс хавгүй цөөн. Лиминий үүнд анхаарал хандуулав. Ийм богино бариултын зэвсгийг ашиглахад амаргүй. Дээрээс нь гарын хамгаалтгүй тул өрсөлдөгч гарлуу амархан довтолж чадна. Гэхдээ үүний нэг давуу тал бий. Ийм илд хамгийн дээд хурдыг гаргаж чадна. Хамгаалалтаа золиослон довтлооны хурдыг хязгаарт нь хүргэх зорилготой зэвсэг. Ийм эрсдэлтэй зэвсэг хэрэглэхээр зүрхэлж байна гэдэг энэ залуугийн элдний чадвар туйлын хүчтэйг харуулж байлаа. Магадгүй энэ залуу Лю Минсанаас ч илүү аимшигтай байж мэднэ. Лимийн сэрэмжээ өндөрсгөв. Хүн хэмсэг байлаач тэр хизээч өрсөлдөгчөд орд үздэггүй. Тэр хэсэг эргэлзнээ асуув. Чи юу хүсэж байна? Юу ч биш. Зүгээр л эсэлтийн шалгалтын 1-р барьтны сүр жавхланг мэдэрмээр санагдлаа. Би буруу харсан юм болов уу? Чиний бясалгал ердөө бие бэхжүүлэх төвчний 2-р шатуу. Хөөх, энэ жилийн нэр дэвшигчд үнэхээр муу байсан болтой. Бие бэхжүүлэх төвчний 2-р шаттай хүү хүртэл 1-р байр эзэлж хийж. Чи авьяасын хитгэр зэрэгтэй юм. Лю Минсан ч мөн даган өдөв. Үндэ тэр аль хэдийн асууж лавлаад бүгдийг мэдсэн байсан. Лимийн ердөө дунд 3-р зэрэглэлийн авьяастай. Энэ авьяас 7 гүн ухааны тулааны ордноос гадна бол дайггүй тооцогдож болох ч энд бол хамгийн доод түвшин. Тэр зориудын асуусан Лимийн уурыг хүргэх гэсэн хэрэг байлаа. Лимийн хүүтнэр хариулв. Миний авьяасын зэрэг чамд ямар хамаатай юм? Тэр энэ хоёр залуу өөрийнх нь жинхэнэ хүчний чулуун чунаж Ван Янфэнтэй хийсэн шигээ мөрийдтэй тулаан руу өдөж оруулахыг хүсэж байгааг тэр мэдэж байлаа. Тэнгэрийн аз хаан тусад төр засаг тулаанчийн хооронд жижиг мөргөлдөөнд бараг оролцдоггүй. Оролцъё гэсэн ч тэд тийм чадал байхгүй. Тиймээс тулаанчдын маргааны шийдэл нь хөвчлэн мөрийтэй халц тулаан байдаг. Хоёр тал харилцан зөвшөөрч ялалтын нөхцөл болон шагналаа тохирсон бол ялагдсан тал дараа нь гомдол нэх аргагүй. Ийм зүйл их түгээмэл 7 гүн ухааны тулааны ордонд ч үүнээс ангид биш. Хээхэ. Мэдээж надад хамаагүй. Зүгээр л Лин ахыг дунд 3-р зэрэглэлтэй гэж сонсоод хачин санагдсан юм. Энэ удаагийн эсэлтийн шалгалтын нэр дэвшигчид
бүгд хог байсан байж магадгүй ч чам шиг хэрэггүй ямар чадваргүй новш яаж нэгдүгээр байр эзэлсэн юм бол гэж гайхсан төдий. Эхэндээ хоёр нүртэй илдэг үг хэлж байсан бол одоо тэр бүр нүүр хайрлалгүй шууд оромжилж эхэллээ. Энэ хоёр залуугийн нүдээр Лимийн бол зүгээр л нэг жаахан хүү. Түүнийг гიშгэхэд тэд жүжиглэх шаардлагагүй гэж бодож байв. Лимийн мэс шиг харцаар ширтээд хэлв. Та нар 7 гүн ухааны тулааны ордонд ийм л зүйл хийдэг юм уу? Шин шавийн жинхий хүчний чулууг мэхэлж булаан амьдралаа арайхийн залгуулдаг юм уу? Ийм ичгүүртэй зүйл хийж байгаа бол эртхийн эндээс явсан чин дээр гэр бүлийнхаа нэрийг л гутааж байна. Муу жаал, чи өглөө дуудаж байна. Залуугийн царай барав. Чи ердөө 3 дугаар зэрэглэлийн авьяаста хог, чам шиг нохон бас азар нэг ховор материал идээд 7 гүн ухааны тулааны ордонд орж ирсэн төдий. Миний нүдэнд чи нохон бааснаас ч дор. Ийм хортой үгийг сонсоод Лимийн хөмсгөө зангидан зүрхэнд нь уур өргөв. Би уг нь нэг их хутгалтахыг хүсээгүй. Гэхдээ сайн байна. Маш сайн. Чи үнэхээр асуудал өдөөж надтай мөрөөдө тулахыг хүсэж байгаа бол Лимийн яг тэр үед Лиминий араас нэг дуу сонсогдов. Тэдний өрхөнд битгий ор. Лимийн эргэн харахад Линвүү, Лин Финиан хоёр арай яаран гүйж ирж байлаа. Түүнийг зогсоосон хүн нь Линвүү байв. Түүний царай тийм ч сайн харагдсангүй. Энэ хоёр залуу төвхтэй хүмүүс. Тэдний гэр бүлийг ярил Лю Мисаны Лю гэр бүл Лин гэр бүлээс тутгааргүй. Харин хүч чадлын үед Линвүү энэ хоёрын өрсөлдөгч огт биш. Линвүү ухаантай бол даруй замаас зайл. Илд өрсөн залуу хүүтнэр хамраараа дуурахад бүх биеэс нь бүдэг алах санаа цацрав. Түүний илд тэр алхаа аваад хариу өгсөн мэт сулхан чичирхийлэн дуурав. Энэ залуу аль хэдийн өөртөө илдтэйгээ нэг болсон байна. Лимийн санав. Хэрв тулаанч өөрийн зэвсэгтэй нэг болж түүнтэй харилцаж чаддаг бол тэр зэвсэг эзнийхээ санаа жинхэнэ хүчийг мэдэрч ийм хариу үзүүлдэг. Ийм төвшөнд хүрэхэд гайхалтай өндөр авьяас мэдрэх чадвар мөн эрдэнэсээ удаан хугацаанд нямба бясалгах хэрэгтэй. Энэ бол Ван Янфэнтэй зүйрлэшгүй зүйл. Ван Янфэнт ч ховор эрдэнэс байсан. Гэвч тэр ашиглаж байх үед Лимийн түүний дотор олон сул тал байгааг харж ердөө ганц нударгаар тулааны техникийг нэвдэж чадсан. Түүнээс гадна энэ хүн алах санаа маш өтгөн. Өмнө олон хүн алсан байх магадaltaй. Ийм хүнтэй харьцах амаргүй. Лимийн хөмсгөө үйл ялэг зангидав. Энэ залууч Лимийн санаж гаднаа тарих муутай их хэмсэг тэнгүүд мэт харагдвч үнэндээ далд маструуд байлаа. Тэр одоогоор тэдний өрсөлдөгч биш. Линвүү энэ хүчтэй алах санаанд чахагдан ухарч царай нь улам муухай болов. Тэр ч мөн газрын танхимын шав боловч ирэмб нь энэ хоёрынхоос хол доогуур. Тэдэнтэй зөрчилдөх нь үнэхээр ухаалаг хэрэг биш. Тэр Лиминий ханцуунаас татан шивнэлээ. Лимин явъя. Явах гинэ. Хаха. Линвүү чи үнэхээр аймхаа яст мэлхий гэдэг нэрэндээ тохирох юм. Би гайхдаг байсан юм. Чамшиг сул дорой аймхаа амтэн яаж 7 гүн ухааны тулааны ордны газрын танхимд шургаж орж ирсэн юм бол гэж ногоон хотын Лин гэр бүл аймхаа яст мэлхийд тусгаалan төрүүлдэг гэр бүл юм уу? Бүр онцгой аймхаа яст мэлхийнүүдийг үү? Ийм ичхүүргүүд боломжтой нүр тулсан Линвүү тэсгэ байв. Ялангуяа үг нь гэр бүл рүү чиглэсэн болохоор бүр төвчиж чадсангүй. Тэрээр сэлмээ атхан урагш алхахад Лимийн түүнийг зогсов. Лимийн Линвүү энэ хүний өрсөлдөгч биш гэдгийг харж байлаа. Бүү яар. Тэд миний төлөө ирсэн. Мөрөөдөө тулаан хийсэн ч муу зүйл биш. Хаха. Шууд хэллээ шүү. Ахан дүүгийнхээ оронд байж болох юм байна. Хээ. Цаг газраа хэл. Залуу бардам инээмсэглэн хэлв. Линвүү яаран хэллээ. Лимийн түүнд битгий урт. Энэ хүн чиний жинхэнэ их хүчний чулуунуудын төлөө ирсэн. Түүний нэр Жанцан. Тэр дотор эргэтэн бэхжүүлэх шатны оргил төрсэн. Бас булчин өөрчлөх шатанд хагас алхам үлдсэн. Энэ хүний элдний ур чадвар аимшигтай. Ирэмбийн чулуун дээр 109-р байранд байдаг. 109-р байр гэдэг нь ямар оршуу болохыг чи мэдхүү? 7 гүн ухааны тулааны ордонд жинхэнэ шав ихний 180 дотор орно гэдэг нь аль хэдийн ховор. Линсэн, Таку, Жан Гуанью зэрэг өмнө шалгалтын 1-р байртнууд байсан хүмүүс хүртэл анх 130-аас дээш гарч чадаагүй. Линсэн Лимийн энэ хүнийг мэднэ. Тэр бол Тэнгэрийн ордны ахлах ном ях. Хэрв хідэн гол шавыг тооцохгүй бол Линсэн 7 гүн ухааны тулааны ордны бүх хүний дунд 1-р байртай хүн. Түүний тулааны чадвар бүрдсэн шинсэн нэгч давж мэднэ. Такун, Жангуангю гэх нэрсийг тэр өмнө сонсоогүй ч Линсэнтэй адил харгас хүчтэй хүмүүс байх магадaltaй. Мөн түүнээс маш их хол зүрүүгүй биз. Линвүү үргэлжлүүлэн хэлв. Энэ Жан Цан бол газрын танхимын дээд түвшний хүн. Жаахан хугацааны дараа Тэнгэрийн ордонд орж магадгүй.
Чамд ялах найдвар огт байхгүй. Лими хариулав. Ах минь би мэдж байна. Линвүү сандарч хэлв. Чи яагаад ийм зөрүүд юм бэ? Байдал ямар байгааг чи ойлгохгүй байна. Чи хүчтэй бие бэхжүүлэх төвчний 3 дугаар шатны оргилдод тулдаж чадна гэж би мэднэ. Гэхдээ 7 гоо ухааны тулааны ордны газрын танхимын шавь нарын аль нь ч суутан биш гэж чи өөрөөсөө өндөр төвчний үнийг ялж чаддаг, бусд нь чадахгүй гэж бодоо юу? Жан цааны хүчээр бол 7 гоо ухааны тулааны орднээс гадна бие бэхжүүлэх төвчний 4-р шатны оргилд хүрсэн тулаанч заавал түүний өрсөлдөгч болохгүй. Линвүүгийн хэлсэн буруу биш. 7 гоо ухааны тулааны ордон бол бүх авиасны цуутнуудын цуглардах газар. Энд өдөр тутмын тулаан ховор биш. Хэдийгээр Лиминий одоогийн биеийн хүч бие бэхжүүлэх төвчний 4-р шаттай дүүцэж Хаусын дэд Мерданы арга хүчтэй боловч өөрөөс нь 2 шат өндөр суутантай тулдах хит хэцүү. Линвүү ярьж байх зур Жан цан гараа цээжин дээрээ зөрүүлэн ёчтой нэмсгэлэн харж байла. Яриагаа дуусгав уу? Чи яст мэлхий болох уу? Эсвэл надтай мөрий тавих уу? Лимин ам нээн хэлв. Намайг өдөх шаардлагагүй. Санаатай асуудал үүсгэх ямар ч хэрэггүй. Би зөвхөн мэдмээр байна. Мөрөнд юу тавих юм? Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас